Миний ард харагдаж байгаа хоёр автомашины хувьд Volkswagen брендийн нүүдлийн эмнэлгийн зориулттай автомашин юм. Энэ хоёр автомашины хувьд ямар учиртай вэ гэвэл 2012 онд эрүүл мэндийн яамны захиалгаар Lavtech компани Герман улсаас улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр буюу тухайн үеийн ханшаар 1.1 сая Америк доллараар захиалан худалдан авч байжээ. Энэхүү нүүдлийн эмнэлгийг улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр 2012 онд худалдан авч байсан. Энэ мөнгөнд өнгө өнөөгийн валютын ханшаар тооцвол 3 тэрбум гаруй төгрөг болж байна. Мөн уг нүүдлийн эмнэлгүүдийг ажилуулахын тулд 3 их хэмж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 3 инженер, 3 жолоочийг Герман улсад сургаж байжээ. Тэгвэл хавдар судлалын үндэсний төвийн хашаанд 4 жил зогсож байгаа нүүдлийн эмнэлгийн талаар тус байгууллагын ажилтнаас тодруулахад эмнэлгийн захирал солигдоод зогсоолын байршлыг нь сольж тавьсан гэлээ. Энэ машин одоо энд ачаар тавиад одоо жил гаруй болж штэ энэ. Хашааны өөр болонд байсан шүү дээ, тэ. Энэ машин ер нь явд юм баха. Энэ чинь хөлөөр ирсэн шүү дээ. Хөлөөр ороод тавьсан шүү дээ. Хуучин гаражийн өмнө байсан машин шүү дээ. Өмнөхд нөгөө захирлын үед тэгэл энэ дахиад тавьсан шүү дээ. Тус хоёр автомашины хувьд нэг нь шүдний эмнэлэг, нөгөө нь эрдэнэтхийн аппаратны зориулттай автомашинууд юм а. Энэ хоёр автомашиныг эрүүл мэндийн яамнаас 2022 онд хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байдаг. Тэр цагаас хойш хавдар судлалын үндэсний төвийн хашаан дотор хөдөлгөөнгүй байсаар байна. Худалдаа авсан даруйдаа буюу 12 оноос 2013 оны хооронд 130 иргэнд эрүүл мэндийн тусалцаа үзүүлсэн гэх мэдээллээс хойш огт ашигласан гэх баримттай нотлохоотой мэдээлэл байхгүй. Миний хажууд харагдаж байгаа энэхүү автомашины хувьд эрдэнэтхийн зориулттай автомашин юм. Энэхүү автомашиныг улсын дугаараар нь хайж үзэхэд 2020 оноос хойш улсад татвар төлөөгүй 800 гаруй мянган төгрөгийн татварын үлдэгдэлтэй байна. Тус эмнэлгүүд нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд эд анги тавилга нь эмнэлэг, эрүүл ах үе, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангаж, дотор нь эмчийн үзлэг, эмчилгээ хийх үед гадаад орчны температураас үл хамааран 18-аас 25 хэмээн дулаан байх техникийн нөхцөлийг хангасан аж. Гэтэл хавдар судлалын үндэсний төвөөс ямар шалтгаанаар татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан энэхүү эмнэлгийг одоо хүртэл шороо тоосонд даруулан тус төвийн зогсоолд үзмэр мэдээ зогсоож байна тодорхойгүй байна.